Ашгүй. Яа. Жижигхэн мантуу. Хоомахтаа. Жус хийлээ. Баярлаа. Юу вэ? Самар. За. Баяшваа. Баяж ч юм уу бод ч юм уу та. Өвдөд юм морин дураагаар очижсэн цагаан хариам дээр очиж цай. Хятад улсын нийслэл хот Бээжин гэдэг нь болохоор шууд утгаараа хойд нийслэл гэсэн утгатай юм байна. Бэй гэдэг нь болохоор хойд, Жин гэдэг нь болохоор нийслэл гэсэн үгийг утгыг илэрхийлдэг юм байна. Хориотой хот нь юугаараа тийм онцлог юм бэ гэх юм бол за ингээд Бээжингээс цаашаа бас л мод байна манайха. Ер нь 90-ээс Бээжин хүртэл ингээд дандаа модон дундуур явсан. Тэгээ ахаад Бээжингээс цаашаа хүртэл ингээд модон дундуур явлаа. Тэгэхээр ерөнхийдөө би Солонгост явж байхад айгүй модлог байсан. Бээжинд одоо Хятадд явхаар ингээд айгүй тийм дөө цемтэн юм бетонын гүүрүүд их байлаа. Энэ бол үнэхээр бас хөгжил дэвшилт бас нефт яваагийн шинж юм аа. Энэ ингээд бетонын айгүй том өндөр гүүрүүдийг одоо машин замын гүүрүүдийг хараад байхад маш их одоо тийм чадварлаг, маш гоё инженерлэг, ийм гоё чадвартай хүмүүсийн бас хийсэн юм шиг санагдлаа. За ингээд бетонын гүүрнүүдээр өнгөрч явсаар байгаад Бээжингийн цагаан ирэмдээр ирээд одоо буух гээд байж байна. Одоо энд бол ерөөсөө л тэр чигтээ дандаа ингээд гоё мод байгаль нь ингээд ургасан байж байгаа. Одоо Монголд явбал одоо ийм мод байхгүй. Үе сайн уу? За Хятадын алдарт цагаан харим дээр ирсэн байна арай. тийм байна. Одоо За нара. ингэж гараад Тэр арай манайха. Тэр арай. Бөө тэр уулын орой дээр байгаа байхгүй. Яаж тийшээ тэр уулын орой руу тоосгоо барьж, шавраа барьж, чороогоо барьж дээшээ гарсан бол тэр юу вэ? хөөх юм уу? Цаашаа чинь Хятадын одоо алтан улс, сүн улс гэл те. Тэгээ Мин улс, Манж улс тэр улсуудын одоо боол эзлэгдсэн орны одоо тэгээ боолууд ч юм уу те хүмүүс л ихэвчлэн барьж исэн гэж л ярьдсан байлээ. Тэгээд тэр хөөрхий хүмүүсийг ядарсан бах та энэ уулын орой дээр тоосго зөөж бүр тэр уулын орой тэр модон дотор яваал тоосгоо зөөгөөл яа. За бэлэг дурслын зүйлүүд байна. Мов. Явда. Вау, аимшигтэй. Янз гайхалтай гоё шүү дээ. Яаж энийг энэ уулын орой дээр барьж чадаад байна те манайха. тийм байна анидо. Тийм байна. За ингэ цагаан харим дээр явж байна. Ингээд чиг моцсохгүй штэ. За зөөлчд их явж байна. Рададын зөөлчд их явж байна. Одоо бүр дээшээ уулуу гарах гэж байна хоёр. Араа яасан бэ? Нааш ийш явъя. За бид тэр одоо дээшээ өгөх гэж байна цагаан хармаар. Энэ дээшээ уулын оройд гард юм шиг. Нөгөө тал руу болохоор бас нэлээ огцсон байна. Хоёр тал руу гоё. Энэ яг бүр нэг цагаан хармын бүр хамгийн гоё үзүүлэлттэй хэсэг нь баг гэж бодож байна. Аргадын эцэн хэр галмын ба алсын барата уулсва уулынхэ уусноо ханмын ба тавхи хөлөгмөн ба Хэдэн шат гарцсан байна? Мэдгүй. Аа сүрдмээр идэв байна тий. Энэ нөгөө Бараанаас нь сүрдээд хоошоо яваад байгаа юм шиг. Бараандад тийм ээ, тэнгуүч маягтай шүү тий. За манай буухай чинь. За амжилттай нөхөөгөө үргэлж шүү. За
За ингээд муухай явнаа. Орой дээр нь гарна шүү. За манай найзын одоо компани сүлд туг нь байна. Мөөгийн ив аялал гэдэг. Энэ цагаан хэрмийн оройд бас залнаа нэг залж. Нэг сайхан мандуулчаад тэгээ буунда. Тэгээд хойшоо харахаар Тэр сар дуулын орой дээр гарааг бас гоё шүү. Оюутан багтаад нэг гарч ирсэн юм байна. За энэ бид нар одоо энэ дасгаж явна. Өө ихнэр хайчаа. Оо ганц. Оо тэр ээ шүү. Хаана очив бэ? За тэд цамхаг дээр гарцсан байна. За одоо очлоо. Ийж гараа явчихжээ. Төрүүлээ явчих. Яа би ч гэсэн хүн. Би жамтан чи жамтан гэдэг шиг аа. Моторхоо 60 гол таах шиг байна. За ингэ. Тийм байна. За ингэ ерөнхийд орой дээр нь гараад ирлээ. Одоо тэн дээр нэг шавлины сургууль байна. Очоогон шавлины композ сурна. За тэгээд композ урчаад буцаад доош алхнаа. За энэ тал тийм ингээд баян гава. Бэгч явж байгаа. Тэнд ах байна. За дэше гасчих. Тэр дараах нь нэгдэж явж тий. Тэгээ. За бос нь одоо эндээс гарч ирж байна. За ингээ юм хэрэм байна. Орой нь гоё гэрэлтүүлэхтэй байна. Гэрэл хастай. За байгадангаа иймэрхүү. За ингээд алхна. За манай харт ирж байна. Энд гоё салхитай бастай. Энд гоё салхитай байна. Агаартай байна. Хатан дээрээ сони ингээд нэг ургамал байж идэх сони юм аа. Tourist shoe and children. 4. 遇到雪天、雨天等恶劣天气，要注意防滑，并听从工作人员的指挥。Number 4. Under the bad weather like raining and snowing, please watch the steps for sliding. 148投诉电话60761164 Inquiry Hot. За манай ах ихсээр суугаад монголчууд ирж байна. Татарууд ирж байна. За энэ бол ерөөсөө энэ цагаан хэрэм бол одоо маш алдартай хэрэм байна. За энэ бол энэ цагаан хэрмийг монголчуудаас буюу бидний өвөг дээдсээс одоо хамгаалж энэ цагаан хэрмийг барьсан байгаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай. 24,000 км үргэлжилсэн маш гоё урт гайхамшигтай цагаан хэрм байна. Энийг барихад бол маш их хөдөлгөмөр та амнасаа үргэлжилсэн олон 100,000 хүмүүс байдаг байгаа. Тэгээ энийг бол манай өвөг дээдсүүд одоо морин тураагаараа эзлэх гэж ирээд тэгээд тэрнээс одоо хамгаалах гэж энэ цагаан хэрмийг барьсан байна. Энэ уулж суухтаа буянтай чимээ үйлч байдгийг чигийг мэддэ. Хордлороо бороо орох гээд харанхуй л дундаа. Тонгорын сайн уу? Атжоо. Унси. За гоё явж байна бид тань. Бороо орох гээд байна. Одоо газ доошоо буунаа. За бороонд хорогцоо бид хоёр. Бороо ороод байдаг. Явж чадлаа. Амар бороо. Бороо орж байна. Одоо бид хоёр юм. Нар юу юм хайба. Хятад сарвчин дотор сууж байна. Бороо жоо намдахаар доош явах бол бас автобус маань явах гэдэг тий арай. За ямар ч цагаан хэрмийг сайхан үзлээ. Бороо Бээжингийн бороог бас гоё шиврээ бороог харлаа. Заад л явталтай байна. Хууртай хүн хуур борооноор гэж монголчууд хэлдэг тийм ээ. За гоё харин. Болгоно шүү дээ. Харин энэ зарцууд юм. Энэ дараа бороо ороод байна. Яаж явах вэ? За гоо. За бидэн. Үй.
За барандаас уу. Бээжингийн бороо. За шатруу болгоомжтой хатруу. За зөөн. Ой, бороонд ч нэг юм цамцанд явах юм хэцүү юм. Ингээ ховтой хүн хуур борооноор ихчээр бороонд норж шат Бээжингийн цагаан иргэний шатнаас буугаад цаашаа Режо хот руу ингээд хатуусараа явж байна. За мэдээж хятадын зам харгуу бол үнэхээр гайхамшигтай. Бараг заримдаа 6 игнэ хүртэл айгүй гой өргөсөд зам маань үнэхээр гайхамшигтай байлаа. Яаж ингэж энэ том удаа улс орны замыг ингэж гой олон километр маш гой тавьж гинэ гэдгийг бол бас бишрээд бахархаад бас ханахгүй байна. Тэгэхээр бас монголчууд бид ч гэсэн бас хятадуудаас сурах юм их байна. За оройн 6 цаг болж байна. За энд нэг урхан шиг гэх юм уу да. Нэг одоо буугаад мордэж гэх юм уу тийм гал. Амар бөхчм халуун болж байна. Нийл чиг халуун бөхчм морон болж байна. За ийм гой газар байна. За хүрээ мах болж байна. Энэ юу вэ? Юу гэдэг лээ нэг юм. Юу гэдэг лөө мартцсан ба шүү дээ. Нэрийг. Зан шарсан гартаас нь загас байна. Я бандурт. Энэ бас гоё байна. Энэ бас бодотоо. Зарим нэг авч байна. Энэ дэвтэр. Бэлэг дур судалдааны газар. Энэ одоо юу шиг юм? Нөгөө манай будаан тэрэм шиг юм а тий. Ямар бөхчин байт юм бэ? За сан бодоо тавна. Бодоо тавра гэдэг ч байна. Манай ерөөсөө шууд бэлэн байгаа юмнуудаа хадаагаад бодоо тавра болоод махаа чарж юм да. За одоо Бээжингээс 700 км яваад Режо гэдэг хотоор ирлээ. Одоо буудалтай орчоод эргээд та бүгдээ гадуур юу байна үзүүлье. Йоо ядарлаа. Энэ болж байна. За, 0 минуттай байдгийг угаасаа манах орны дэнэ байдгийг. За. Хамлаа. За бас нэг 700 км явлаа. Энэ 600 км гэрн яваад ах шинжтэй санагдаа явчлаа шүү. За ороо сайхан ороо байна. Сайхан амдаа. Суа. Яа жамбат. Оо гата. За ингээд яг агаарт суух юм байна. Барайда. Тэгтээ жоо хадуун байна. Пяавгаал загсаа идэл. Ну хавчаа ингээд гар ингээд хавчуулахгүй юу гэнэ яацдаг биш боочдаг биш. Амино. Тэгээ нөгөө гар хавчдаг юу нэ? Гэмтэхгүйгээр фаант гэмтэхгүйгээр. Яа яа. Осон дүүр баг аа. Энэ аяг бүр том байсан. Я хатар кинаа. Том байна энэ гол. Энэ яа аим тань. Шүний 12 цаг болж гадаа гойсоо шүү. Хай.